За сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Баянгор аймгийн улсын тусгай хамгаалалтын газар нутгийн хариуцсан хамгаалдаг их богдын байгалийн зөвлөлт газрын хамгаалтын захиргааны мэргэжилтэн Танбаяр байна. За би 2015 онд Монгол Улсын их сургуулийг байгаль орчны хяналт хөндгийн мэргэжлэлээр төгссөн. За 2020 оноос хойш энэхүү хамгаалтын захиргаанд ээлж уул сургууль сурчлагын орчны бүс хариуцсан мэргэжлэлээр ажиллаж байна. За манай хамгаалтын захиргаа бол Баянгор аймгийн нийт 8 сумын 19 багийн 1.2 сая талбайг хариуцсан хамгаалдаг. За холбогдох бас улсын тусгай хамгаалалтын газар нутгийн төвхий 8 сумтан жил болгон эко бүлгийн сурагчид багшдын дунд экскурс аял тодорхой уралдаан тэмцээнүүдийг зохион байгуулдаг. За энэхүү 2025 онд бол бид бас саяхан эко бүлгийн сурагчдын дунд одоо бидний ирээдүйн байгаль орчин сэдвтэй уралдааны зарласан байгаа. За энэхүү уралдааны хүрээнд бол юу хийж байгаа вэ гэвэл эко бүлгийн одоо сумдын сурагчдын одоо үе тэнгийн сурагчтай хэрхэн нөлөөлж буй нөлөөллийн арга хэмжээ, за арга хэмжээний хэлбэр, ач холбогдол, за эко бүлгийн сурагчдыг бусад сурагчдад одоо чадахжуулдаг, мэдлэг болгодог байдал, за уралдаанд оролцож байгаа эко бүлэг тусвар одоо зуныхаа амралтаар тухайн нутагтаа цусаж нутаглаж байгаа газар орныхоо байгаль орчныг таньж мэдэх ажиглалт хийх, байгаль хамгаалагч улсын байцаагчтайгаа хамтарч ажиллах. За 3 дугаарт нь болохоор одоо бидний ирээдүйн байгаль орчин сэдвийн хүрээнд байгаль орчныг хайрлан хамгаалах, сум орон нутгийнхаа одоо байгалийн онгон тагшин байдлыг хэвээр хадгалах үлдээх иргэд олон нийтийг бас уриалсан эсэвчлэгийн уралдаан. За 4-р нь байгаль орчны чиглэлээр одоо олон улсын Монгол экологи бусад одоо төсөл хөтөлбөрүүдтэй улсын чанартай эко бүлгийн сурагчтай уралдаан тэмцээнд оролцож байгаа байдлаар нь ингээд шалгаруулахаар уралдааны удирдамж гараад хүргэгдсэн байгаа. За мөн энэхүү бас өсвөрийн байгаль хамгаалагч шалгаруулах зуны туслан хөтөлбөрт ямар зорилгоор хамрагдаж байгаа вэ гэвэл одоо байгаль орчны тэмдэглэлт өдрүүдийн хүрээнд одоо бүх төрлийн мэргэжлийн байгаль хамгаалагчид нар бас нэг өлег болсон тэмцээн уралдаан, гар бөмбөгийн тэмцээн, ингээл гар зургийн уралдаан гэдэг нэг тодорхой хэдэн тэмцээнүүдийг жил болгон зохион байгуулсаар ирсэн байдаг. За энэхүү бас өлег болсон байдлыг өөрчлөх, за тухайн сурагчид, сум орон нутгийн сурагчдын хандлагыг нь өөрчлөх. За тэр тусмаа одоо мэргэжил сонголтын дээр нь анхаарах, боловсролын газартайгаа хамтраад бид нэр бас тусгай хамгаалалтад 7 сумынхаа сурагчдын дунд бас энэ мэргэжил сонголтын дээр нь анхаарах асуудлыг хэлэлцэхээр ингээд бодлогын бичиг баримтан дээр мэргэжилтийг хангаа явуулж байна. Тэгээд энэхүү бас зуны туслан хөтөлбөрт хамрагдсанаар би бас эргэж ирээд энэ 7 сумынхаа сурагчдтай бас хэрхэн хамтарч ажиллах талаар туршлага судлахаар нэлээд төлөвлөсөн байгаа. За энэхүү уралдаанд сонгогдвол говь нутгийнхаа одоо амьд ургамлын онцлогийн талаарх мэдээллийг тухайн одоо сонгогдсон бусад хамгаалтын захиргааны хүмүүстэй танилцуулах, тухайн сонгогдсон эко бүлгийн сурагчдын дунд бас тэмцээн уралдаанууд зохион байгуулахаар төлөвлөж байна. Ингээд намайг энэ удаагийн бас өсвөрийн туслан хөтөлбөрт самруулж өгөхийг дэмжээрэй гэж хүсье. Та бүхэндээ баярлалаа.